бичлэгээр чамигийн иддэг чихэр гэсэн чи юу ч дурахгүй ах юм. Хөөе бүр задлцсан ах юм. Тэрийг доромжлоод байгаа юм бэ. Энэ бичлэгийг удраа наачлаа. Шүлээ түлж байгаа л. Тэгэл ингэж идчихдий бил үйлдвэрлэх газар нь энийг хийцэн бэ ой. Шибэ энэ бичлэг шиб болтлоо энэ бичлэг амнаас цаа ингэж заа. Юу гэн гайс. Гайс гэдэг чаага энэ төсөөлт. Юу хийцгээд. Юу гад гайс. Юу гэн га. Ядалгаа тийм. Юу яцхан guys. Өнөөдрийн бичлэгээр уулзж байгаадаа маш таатай байна. Хүүхдийн баяр удахгүй боллоо. Та нар догдолж ийн хүүхдийн баяр болохоор ингэж үгтэй. За өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ Чами амандаа чихэдэдэг юм хэдүүлээ амандаа чихэн. Чами сте ингэж амлууга эймэр том ингэж энэ имийг хэдүүлээ идэж үзэн. Доор юм бид юм шиг. Тэгээд би энийг авсан учраас ингээд жоохон бүр Чамигийн дэлгүүр зэрж очсон зөө. За одоо ганцхан ширхүүгм авсан юм идэ та. Гот. Энэ яац юм шít. Битэрсэн юм хуурцсан шít. Тэд би халгаа одоо амсах хэвээр одоо. Энэ сироп шүү. Ийм хөл. Ой. Таны ийм хөл. Начраг гамаа муугаа. 어쩌고 해? 자, энэ бол ингээд иймэрхүү ламттай юм байна. Ингээд юу? Хонконгийн юм санаа шажигн жаага юмнууд нь ингээд чипсэн дээр чихэр холиод хийцэн юм шиг тиймэрхүү амттай харин цагаан юм нэг молко шиг ингээд юм байна. Яг молко юм байна. Госал молко юм байна да. Оноо өгөстөө энэ би араас то яг үгүй ингээд байна түр цааж. Яг үгүй ингээд өсөн ондоо өглөө. Ямар нийлэн шүс ялгараад байгаа юм. Заавал голоон. За энийг иймэрхүү дээ. За найзуудаа энэ дээр хүмүүс сүү хийж иддэг юм болов уу? Эсвэл дангаар нь иддэг юм болов уу? Коммент хэсэгт бичээрэй. Тэгээд хоёр дахь бичлэгээ уулзсан таатай байна.